И гурван ерөөсөө тодорхой асуулт асууя. Ерөнхийдөө бас энэ хуулийг шинжилээд орж ирээд тодорхой зохицуултуудыг одоо удаан хүлээгдсэн хууль те орж ирж байгаад бол талархаж чинь. Гэхдээ сайн маш сайн хилцүүлэг хийж цаашаа бид нар ажиллах ёстой гэж бодож байгаа. Гурван асуулт байна. За нэгдүгээр нөгөө хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч гэж хэнийг юу хэлэх вэ гэдэг нь ойлгомжтой тий хууль. За үүн дээр нэмээд чөлөө сэтгүүлч гэсэн нэг тийм ойлголтыг хууль шинээр тусгаж орж ирж байгаа юм байна. Тэгээ тэдрээ эрхэлж байгаа ажлыг бас зохицуулахаар хууль тусгасан юм байна. Тэгээ чөлөө сэтгүүлчийг ийм идэвхтэй нийтлэл бичдэг, сайн дураараа эсвэл өөрийнхөө хүсэл зорилгоороо бас бичдэг, контент үйлдвэрлэдэг энэ иргэдээс ер нь яаж ялгах вэ? Одоо жишээ авах юм бол нөгөө Амра Либерти гэдэг нэг залуу байдаг шүү дээ тий. Нилээн их нөгөө контент бүтээдэг, ярьдаг. Энэ Амра Либерти маань тэгэхээр чөлөө сэтгүүлчд орох юм уу? Эсвэл инфлюенсер контент бүтээгч гэдэгт орох уу? Энийний зааг ялгааг та бүхэн ер нь яаж гаргана гэж бодсон бэ? За хоёрдугаар хэвлэл мэдээллийн олон янз байдал гэсэн дотор олон нийтийн арилжааны хамтын гэсэн гурван төрлийг багтааж орж ирсэн юм байна. Тэгээ хамтын гэдэг төрөл ангиллыг илүү жоохон тодруулж өгөөч. Хувьцаат компани байж болох юм уу? Жишээ нь одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг байдаг. Олон шүүмжлэлт дагуулдаг. Гэтэ энийг бол илүү хувьцаат одоо хэлбэрлүү шилжүүлэх боломжтой гэж харж байгаа юу? Гурав дахь асуулт маш их одоо шүүмжил дагуулдаг юм бол төр дэрэгдээ өөрийн хэвлэл мэдээллийг хэрэгжлэхгүй байна гэдэг заалт одоо өмнөх хууль дээр ч байсан, одоо ч уг нь хэрэгжиж байгаа. Гэтэ хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн баримт бичиг байхгүй боловч ерөнхийдөө төрийн байгууллагуудын хэвлэлийн алба байт юм уу те. Бусад одоо албан бус бүтцээр бол зарим редакцийн үндэ хийж чадахгүй байгаа контентийг ч гэсэн төр нь хийдэг, түгээдэг, олон нийтэд хүргэдэг. Энийг бол бид нар бүгдээрээ л харж үзэж байгаа. Тэгээ ямар сайндаа нөгөө судалгаа хийгээд үзэхээр олон нийтийн телевизээр гарч байгаа контентуудын бараг талаас их хувь нь төр болон улс төрчин ч гэдэм үү те төрийн байгууллагаас хийсэн контент байна. Өөр одоо чөлөөт нөгөө уран бүтээлч нөгөө дөрөвдөх одоо засаглалын дөрөвдөх одоо хяналтыг хэрэгжүүлдэг сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийн салбарын контент гэхээс илүү ийм юм болоод байна гэдэг шүүмжлэлийг дагуулдаг. Тэгэхээр энийг яах юм бэ? Энэ дээр ямар нэгэн зохицуултын хуулийн төсөлд юу н орж ирсэн байгаа юу? За алан гэрэл сайд хариулъя. За тэр хэвлэл мэдээллийн олон талт байдлын талаар манай ажлын хэсэг хариулахад бэлдэж байгаа. Энэ чөлөөт сэтгүүлч гэдэгт бид бол ингэж байгаа. Сэтгүүл зүйн үйл ажиллагаа хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар эсвэл бие даан чөлөөт байдлаар гүйцэтгэж байгаа хүнийг гээд ер нь маш товчхондоо фрилансер. Тэгвэл тэр хүний үйлдвэрлэж байгаа контент, тэр хүний бичиж байгаа эсвэл үйлдвэрлэж байгаа контент, бичиж байгаа нийтлэл гэдэг юм уу энэ сэтгүүл зүйн бүтээлүүд нь энэ хууль заасан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж олон нийтэд хүрж байгаа хүнийг бид нар хамруулъя гэж. Өөрөөр хэлбэл одоо нэг жишээ татъя. Монгол Улсын эрүүгийн хуульд сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд саад учруулах гэдэг гэмт хэрэг байгаа юм. Сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд саад учруулах. Энэгээр шийтгэгдээд ял шийтгэл аваад яваа байхгүй. Гэтэл үндсэндээ энэ зүйлэн эрүүгийн хуульд ороод хэрэгжиж явж байгаа энэ 20 гаруй жилд сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд хинт саад болоогүй юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. За тэгээ нөгөө талд юу гарч ирэх гэхээр тэгвэл сэтгүүл зүйн мэрэгжлийн үйл ажиллагаа гэдэг чинь юу юм бэ? Сэтгүүлч чинь хий юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа учраас бид нар энэ хууль дээр ингээл тодорхойлоод байгаа. Тэгэхээр яаж вэ нөхөр энэ хуулиар тодорхой хэмжээний шаардлага тавьж байгаа. Өөрийн одоо зохицуултын байгууллагатай байж болно. Энэний нийтлэлийн хариуцлагыг өөрсдөө хүлээ. Одоо түрүүний манай сандаг хүчрэг гишүүний асууж ирсэн тэр олон нийттэй холбоотой, эрх ашигтай холбоотой зүйлүүдээр хариуцлага хүлээлгэж байгаа учраас нөгөө талдаа хэвлэл нийтлэл эрх чөлөөг нээж хамгаалж өгье. Харин энэ нь өнөөдөр нийгмийн сүлжээнд байгаа бидний инфлюенсер гэж нэрлэдэг, олон дагагчтай гэдэг, олон хүнд хүрдэг тэдгээр хүмүүсийн үйл ажиллагаанаас өөрөө сэтгүүл зүйн мэрэгжлийн үйл ажиллагаа гэдэг бол өөр юм а гэд ямар шинжээр өөр гэдгийг тодорхойлоод тэгээд таны асуусан асуулт бол яг энэ хуулийн хүрээнд хуулийн төслийн хүрээнд тодорхойлогдож байгаа хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж өөрийнх нь бүтээл олон нийтэд хүрч байгаа нэг чөлөөт уран бүтээл гэж. Үндсэндээ нэг хүн нийтлэлчдэг байна. Нэг редакцид хамааралгүй өөрөө бичсэн нийтлэлийн өрөөнд бэлдсэн контентын өрөөнд газруудаас төлбөр аваад яваад байдаг гэж болно. Өөрөө чөлөөтэй сэтгүүлч. Тэгэхээр энэ хүний үйл ажиллагааг бид нар хамгаалах ёстой.
Яагаад гэвэл энэ хүний хийсэн контент, хийсэн бүтээл нь хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн бүтээгдэхүүн болж олон нийт хүрч байгаа учраас гэсэн ийм логикор юм. За энэ төр дэрэгдээ хэвлэл мэдээлэлтэй байх асуудал бас түрүүнээс хойш нэлээд олон удаа бас яригдлаа. Тэгэхээр яг маш товчхондоо хэлэхэд бид төрөөс шууд болон шууд бусаар хэвлэл мэдээллийн зах зээлд болон хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд нөлөөлдөг нөлөөллийг энэ хуулийн хүрээнд байж болох хэмжээгээр хязгаарлахыг зорьсон. За хамгийн гол үзүүлж байгаа нөлөөлөл бол энэ төрийн байгууллагын зүгээс хажуудаа одоо албан бус нэртэй боловч хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүтэц байгуулдаг, хүмүүс салинжуулдаг, техник хэрэгсэл байдаг. За энэ хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой контент бүтээлэх, нэвтрүүлэг хийлгэх, сурчлага хийлгэх гэдэг ийм байдлаар төрийн байгууллага болон төрийн өмчт аж ахуй нэгжүүд энэ зах зээл рүү хэд хутгалддаг. За тэгээд энэ үйл ажиллагааг нь одоо та үндэсний олон нийтийн радио телевизийн жишээг хэлж байна. Энэ шиг ийм зохисгүй нөлөөлөл их байгаа учраас бид нар сонгон шалгаруулалтын үндсэн дээр буюу тендерийн үндсэн дээр тэр үйл ажиллагаагаа явуулах. За тэгээд цаашдаа дагаад бид нар ер нь хууль эрх зүйн орчинд боловсронгуй шаардлагатай өөр бус хуулиудаар ч гэсэн энэ чиглэлийг зохицуулах шаардлагатай байна гэж үзэж нэлээд олон зохицуултыг бас тусгаад байгаамаа. За тэгээд түрүүний асуултан дээр хоёр дахь асуултан дээр нэг номерын ажил хэсгийн 5 номер. 5 номерын микрофон. Хичээл дараа. За. Намчим гишүүний асуултанд хариулъя. Ер нь энэ хуулийн бас нэг үзэл санаа нь бол олон талд олон ургалч байдлыг дэмжих байгаа. За тэгэхээр нийтлэг утгаараа public, community, commercial гэсэн буюу олон нийтийн арилжааны одоо хувийн хамтын гэсэн ийм гурван төрлийн хэвлэл мэдээлэл бол орчин тогтнож хөгжиж байна. Тэгэхээр бид нар одоо тэр хамтын хэвлэл мэдээлэл гэдэг бол тодорхой сонирхлоороо нэгдсэн хүмүүс. Магадгүй одоо нэг нийгмийн цөөнх бүлэгт, магадгүй сургуулийн хүүхдүүдэд яг тэдний эрх ашигт нийцсэн тийм одоо бүлэгт зориулсан хэвлэл мэдээллийг хамтын хэвлэл мэдээлэлтэд оруулаад явж байгаа. За тэгээ энэ хуульд мөн дийлэнх олон нийтийн радио телевиз бол тусдаа хуультай бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг арилжааны буюу ХХК-гийн зарчмаар ажиллах тэр нөхцөлийг нас тусгаж өгсөн нь ач холбогдолтой гэж харж байна. За сошиал медиа болоод мэрэгжлийн хэвлэл мэдээлэлтэй холбоотой би нэг зүйлийг нэмэхэд За 5 номерын микрофон. за Амраа ток шоуг өөрөө бие дааж хийгээд YouTube-ээр цацах нь бол энэ үндсэн хуулийн 16-гийн хэрэгжилт юм аа. Тэг хин ч ингэж болно. Хуулийн хариуцлага нь бол эрүүгийн хууль, иргэний хуулиараа хэрвээ гүтгэх юм бол. За Амраа ток шоу NTV телевизээр цацагдах юм бол энэний хариуцлага NTV телевиз хүлээх юм аа. NTV телевиз энэ хариуцлага ёс зүйн өөрийн зохицуултынхаа хүрээнд за хэтэрсэн байх юм бол хуулийн хүрээнд ингэж хариуцлага хүлээнэ гэдэг энэ ялгаа цагийг бол бас оруулж ирсэн байгаа. За өмнө нь бас хэд хэдэн одоо өөрийн зохицуулалттай холбоотой зүйлүүд яригдсан учраас тэн дээр бас нэг товчхон мэдээллийг бас хэлье. За хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт бол өөрсдөө хариуцлага хүлээнэ гэсэн зарчим хэвлэл мэдээллийн сайн зураг гишүүний нэг гараа өвчлөө би тайлбар хэлэх гэж байгаад хоцорчлоо. Монгол улс 10 жилийн өмнө салбараараа эвлэлтэнд нэгдэж энэ хамтын нийгмийн чиг баримжаат үзэл санааг буюу нийгмийн социал демократ